Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 2 буюу дунд чатын хичээлийн маань ээлжит 4 дахь сэдэв эхэлж байна. За бид энэхүү 4 дахь сэдвээрээ байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаар авч үзнэ. За сэдвийн агуулга маань хүний нөөцийн бүрдүүлэлтийн тухай ойлголт, мөн чанар, зорилго, за бүрдүүлэлт болон хүний нөөцийн менежментийн бусад чиг үүргүүдийн уялдаа холбооны талаар авч үзнэ. За хүний нөөцийн бүрдүүлэлтийн тухай ойлголт, мөн чанар, зорилго гэж юу вэ? Байгууллага сул чөлөөтэй байгаа орон тоонд тухайн ажлын байрны шаардлагыг хангах хүмүүсийг сонгож авахын тулд өрсөлдөөнийг хангах тооны ажлыг хүсэж байгаа хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болдог. Ер нь тухайн байгууллагад ажилд орохыг хүсэгчдийн тоо олон байвал нэг талаасаа түүний нэр хүнд зах зээл дээр өндөр байгааг, за нөгөө талаасаа хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчиж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын имиж, нэр хүнд сайн байна гэсэн үг. Байгууллагын имиж, нэр хүнд сайн байх нь чадварлаг ажилтнуудыг өөртөө татах боломжийг хангаж өгч байдаг сайн талтай. За мэдээч хэрэг зах зээлд нэрэн төгсөн томоохон групп компани буюу ер нь томоохон байгууллагад ажил зорилгочид хандах сонирхол маш их байдаг. Тэхийн тулд өөрийгөө тухайн байгууллагын шаардлагад нийцүүлэх ийм сургалт, ур чадваруудыг голдуу эзэмших ийм чармаалт үүсдэг байна. Ажил зорилгочдыг олж авах үйл явц нь хэнийг байгууллага тухайн ажлын хувьд мэргэсэн гэж авч үзэж байна. За тэднийг хаанаас олох вэ? Эдгээр хүмүүсийг ажилд ороход өдөөх сонирхол төрүүлэх гэсэн хоёр асуудалд чиглэгдсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл шинэ ажилтнуудыг хаанаас авах вэ? Эдгээрийг мэргэсэн гэж авч үзэх ийм үндсэн шалгуурууд байна гэхээс гадна энэ хүмүүсийг өөрийнхөө байгууллагатай татахад сонирхол төрүүлэх гэсэн энэхүү асуудлууд гарч ирдэг байна. Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо чанарыг хангах чадварлаг ажил зорилгочдыг олж цуглуулах. Ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нэгт нарийн үйл ажиллагаа байдаг. За энэ процесс нь хэд хэдэн үе шаттайгаар явагддаг. За хүний нөөцийн хэрэгцээний одоогийн ба ирээдүйн ерөнхий шинжилгээ хийсэн байх хэрэгтэй байдаг. За одоо хичнээн ямар мэргэжил ур чадвартай хүмүүс ажиллаж байгаа, ирээдүйд ямар хүмүүс ажиллах боломжтой байна гэдэг өнөхөө шинжилгээ хийх ёстой. Ажил зорилгочид тавих шаардлагыг тодорхой болгосон байна. За тухайн ажилтан манай ийм ажлын байр дээр ажиллахад ийм ажлын туршлагатай, ур чадвартай, мэргэжил боловсролтой байх ёстой гэдэг энэхүү шаардлагыг ажлын байрны тодорхойлолтоор боловсруулан гаргасан байх шаардлагатай байдаг. За бүрдүүлэлтийг хийх үндсэн эрх үүсвэрээ тодорхойлсон байна. Хаанаас бүрдүүлэлтийг хийх вэ? Дотоодоос албан тушаал дэвшүүлэн ажилд авах уу, эсвэл гаднаас шинээр ажилтан авах уу? За мөн нэр дэвшигчдийг үнэлэх арга зүгээ сонгосон байх ёстой. За нэр дэвшигчид буюу ажил зорилгочдыг тухайн ажилд иймэрхүү маягаар үнэлж тэнцвүүлнэ гэсэн арга зүй тодорхой байх ёстой байна. За зорилго нь бүрдүүлэлтийн үндсэн зорилго нь чадварлаг, мэргэсэн ажил зорилгочдыг байгууллагынхаа нэрийн өмнөөс олж цуглуулах, өөртөө татахад оршино. Өөрөөр хэлбэл чадварлаг, мэргэсэн ажил зорилгочдыг тухайн байгууллагын хүний нөөцийн сонгох шалгуурт хариуцсан тухайн ажилтнууд нь олж цуглуулах, өөртөө авах ийм ажил байгаамаа. За мөн чанар нь хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь нийгмийн халамж болон хөдөлмөрийн хууль, бусад хуулийн зохицуулттай тохирч байх, тэдгээрийг даган мөрдөхөд чиглэсэн байвал зохино. За мэдээж тухайн компанийн, байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцүүлэн бүх дүрм журмаа боловсруулан гаргана. За түүнийхээ дагуу ажиллаж явах ёстой. Ингэснээр бүрдүүлэлт нь хуулийн дагуу зөв цагт нь, зөв байранд нь зөв хүмүүсийг олж авахд ашиглагддаг хүний нөөцийн менежментийн нэг ийм чухал чиг үүрэг болдог юм аа. Хүний нөөцийн бүрдүүлэх үйл явц бол шинээр хүн ажилд авах хамгийн анхны алхам байдаг. За энэ үйл явц нь гадаад, дотоод их усрээс ажилд орохыг хүсэгчдийг цуглуулах, бүртгэх, өргөдөл бүглүүлэх, судлах зэрэг үйл ажиллагаануудыг багтаадаг байгаа. Харин сонголт нь бүрдүүлэлтийн дараагийн алхам бөгөөд ажилд орохыг хүсэгчдээс тухайн ажлын байрны шаардлагыг хангах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай хүмүүсийг шалгаруулж авах нэлээд ийм хариуцлагатай ажил байдаг. Тэгэхээр хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголт хоёр нь өөр тайлбарлагддаг, өөр үйл ажиллагаанууд байдаг байна.
За тэгэхээр байгууллага нь хүний нөөцийн бүрдүүлэлтийн журам эсвэл процессын зурагтай байх ба үүнийг батлуулан сайттай байршуулах ёстой. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн бүрдүүлэлтэнд ямар одоо журмууд байх үйл ажиллагаанууд хийгддгийг журмаараа батлан гаргана. Эсвэл процессын зураглал буюу хүний нөөцийн бүрдүүлэлтэд хийх ёстой бүх ажлыг дараалалаар нь одоо ингэж гаргасан юм зурагтай байх ёстой. Үүнийхээ дагуу одоо тухайн ажилтнуудыг бүрдүүлдэг байгаа. За мөн байгууллага шинээр ажилтан бүрдүүлэхдээ байгууллагынхаа веб сувгацсан дээр өргөдлийн маягт болон ажлын дараа байршуулах ажлыг зохион байгуулдаг байна. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн процесс нь дараах шин чанартай байх ёстой гэж үздэг байна. Нэгдүгээрт нь байгууллага болон хүмүүс хоорондын сонирхсны үндсэн дээр бие биеэ сонгох боломж бүрдсэн байх ёстой. За аль нэгэн санамсаргуу тохиолдолд буюу одоо дургуй ажилд орсон эсвэл одоо шаардлага хангахгүй ажилтныг авсан байх нь аль хэдийнхээ одоо өсөл сонирхолд нийцэхгүй байдаг. За энэ тохиолдолд мэдээж ажлын одоо эцсийн үр дүн муу гардаг юм уу талтай байдаг. Тийм болохоор байгууллага болон тухайн ажил борлогч хоёрын сонирхлын одоо нэг байх ёстой. За бүрдүүлэлт мэдээж хуулийн дагуу байх ёстой байдаг. Одоо аливаа нэгэн авилгагүйгээр таньдаг хүнээ гэх мэтийн хүмүүсийг ажилд авахгүйгээр яг тухайн ажлын байранд одоо тохирох тухайн хүнийг ажилд авах ёстой. За горилгочид ялгуургүйгээр шударгаар хамрагдсан байх ёстой гэдэг байна. Сул чөлөөтэй байгаа ажлын байранд хүмүүсийг ажилд орохыг ажлын зараар дамжуулан урьдаг. Иймээс хүний нөөцийн менежерүүд ажлын зар гаргах талаар сайн мэдлэг, ур чадвартай байвал зөвхөн. Ихэнх тохиолдолд ажлын зар дээр цалингийн хэмжээг бичдэггүй бөгөөд үүнийг зах зээл дээрх жишг цалингийн байна гэж хүмүүс ойлгодог. Харин тухайн зах зээлийн жишгээс дээгүүр цалин өгөх бол хэмжээг бичиж болно. Энэ нь илүү мэрэгсэн чадварлаг хүн шаардлагатай гэдгийг илэрхийлж байгаа хэрэг байна. За ер нь ойролцоо хэмжээний цалингуудыг одоо бичиж оруулдаг байгаа. Зарим тохиолдолд одоо ажлын байрууд маш бага цалинтай байгаа тохиолдолд одоо тохиролцох гэх мэтгээр одоо ажлын байрныхаа цалинг нь оруулдаггүй юм байдаг. За тэгвэл ажилд авах зар сурталчилгааг хэрхэн явуулдаг вэ? Энэ нь нэг талаас байгууллага ажлын байрыг сурталчлах. За нөгөө талаас тухайн байгууллагад ажиллахыг хүсэгчдийг урина гэсэн үг. Иймээс дараах зүйлүүдийг багтаасан байлцгана. Үүнд ажилд урьж байгаа байгууллагын нэр, байршил, нэр хүнд, үйлдвэрлэл эсвэл үйл ажиллагааныхаа чиглэлийг оруулах ёстой. Ажлын байрны нэр, товч тодорхойлолтоо оруулна. Шаардлагадах туршлага, ур чадвар, мэргэшүүлэлт. За тухайн ажилтны одоо ямар тавигдах шаардлага байх нь. За мөн ажлын орчин, үүндээ цалин хөнгөлтийн талаар. За байгууллага санал болгож байгаа сургалтууд юу гэдгийг. За бүрдүүлэх материалын жагсаалтууд мөн бүртгэл явагдаж дуусах хугацааг оруулах ёстой. За мөн ажилд орохыг хүсэгч хэрхэн холбоо барих талаар утас, мэйл хаяг, захиа бичих гэх мэт одоо эдгээр хаягуудыг заавал оруулсан байх ёстой гэх юм. За тэгвэл бүрдүүлэлт болон хүний нөөцийн менежмент бусад одоо чиг үүрэгтэйгээ хэрхэн харилцан холбогддог талаар үзье. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь хүний нөөцийн менежментийн бүхий л чиг үүрэгтэй холбоотой байдаг. Бөгөөд одоо дараах хоёр чиг үүрэгтэй нэгт туялдаа холбоотой ажилладаг байх нь. За энэ нь хүний нөөцийн төлөвлөлт мөн сургалт болон хөгжил гэдэг байна. Хүний нөөцийн төлөвлөлттэй хэрхэн уялддаг вэ? Стратегийн бүрдүүлэлтийн хөтөлбөр хийхэд өргөтгсөн төлөвлөлт шаардлагатай болдог. Бүрдүүлэлтийн хөтөлбөр нь байгууллагын төлөвлөлтийн 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийгддэг байх. За нэгдүгээрт нь байгууллагын зорилго, ирээдүйд үйлдвэрлэн гарах бараа бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээ, хөгжлийн түвшин, бүтэц, байршил зэргийг тодорхойлдог стратегийн бизнес төлөвлөлтийг хийх ёстой. За хоёрт нь төрөл бүрийн түвшинд юу хийгдсэн байх ёстойг онцгойлон зааж өгдөг ийм ажил үрийн төлөвлөлтийг хийх ёстой. Гуравт нь байгууллагын шаардлагатай байгаа болон ирээдүйд шаардлагадах ажлын төрлүүд, түүнд тохирох ажил гаргагчдад тавигдах мэдлэг, ур чадвар, чадах зэргийг тодорхойлж өгсөн ийм төлөвлөлтийг гаргаж өгөх ёстой байна. Төлөвлөлтийн энэ 3 бүрэлдэхүүн хэсгүүд нь хоорондоо харилцан холбоотой байдаг ба хичнээн хүн ажилд авах уу, түүний тулд хэдэн хүн цуглуулсан байх ёстойг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай байдаг байна. За сургалт ба хөгжилтэй хэрхэн холбогддог вэ? Хэрвээ бүрдүүлэлтийн явцад өндөр мэргэжсэн ажил гаргагчдыг цуглуулж чадсан тохиолдолд
ажилтнуудын сургалтын хэрэгцээ бага байж болох талтай. Өөрөөр хэлбэл тэдэнд нэмэлт сургалтуудаас шаардлагагүй тийм өндөр хэмжээний мэдлэгтэй хүмүүс байдаг. Харин орчин үеийн зарим байгууллагуудад эсрэгээрээ огт мэрэгжилгүй ийм хүмүүсийг цуглуулan тэдэнд өөрийн хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулсны дараагаар сонголтыг хийдэг. За энэ нь олон газар ажиллаж янз бүрийн ур чадварыг эзэмшсэн ажилтнуудыг өөрийн технологи стандартад нийцүүлэхээс илүү бага цаг хугацаа зардал гардаг гэж зарим байгууллагууд үздэг байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь ажил нь гарт нь орцсон тэрхүү ажлынхаа арга барилаар ажлаас орцсон хүн манайд шинээр орсон байгууллагынхаа шинэ тэр тухайн орчин нөхцөлдөө дасан зохицоход төвөгтэй хугацаа шаарддаг гэж үздэг. Ийм тохиолдолд цаг хугацаа зардлыг хэмнэх үүднээс шинэ ажилтнуудыг шууд өөрийнхөө технологиор сургалт хөгжилтэй хамруулан авч шил сонгодог ийм нэг арга байдаг. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баярлалаа.